guys, энэ удаагийн маань part 2 бичлэгт маань болохоор би ингээд Монгол руу явж байгаа. Бичлэг болгон тэгээд би Монголд очиод Улаанбаатар хотод 2 онсон. Тэгээд тэндээ юу хийсэн талаараа хайлт бичлэг хийсэн. Тэгээд тэрийг оруулах гэж бодсон байгаа. Чи дахиад илтээ. Энэ хүмүүс өглөөний кофе ууж ирдэг бол манай найзууд бид таваар сэргээ. Йоо. Өглөөний 7 цаг болж байгаа бодлоо. Бид хоёр юм аа. 11 болсон шүү. Угаагүй 11 гинэ. Маа энэ шимдамны нэг дугуй амар broken гэсэн болохоор би ингэж хийж байгаа. Амар хэцүү байна. Араа чигтэйгээ сүүлийн ганцаараа үзэж байгаа сонсох. Жаа ганцаараа үзэж байгаа. Богод яа. Одоо энэ үеийг байхад амар шиг. Юу их ч. Бас тэрүүгээр санагдсан байгаа байна. Аа яа. Тэний дэжтэй хэлсэн. 203-аас доош авах байхгүй. За. 203. Би 185 штэ. Үгүй. Дээшээ доошоо ингээд өргөнөөсөө босоо байгаа нийлээд. Тэгээд энэ ч угаасаа хөнгөх нь нүү. Наа. Явцаагаад ингээд Mongolian noodle гээд оллоо заяа. Ингээд Монгол нүүдэл Монгол гоймон гэдэг лөө. Гоймон гэх юм дээ. Монгол гоймон тэгэхээр чинь энэ одоо энийг цөөн гэж байгаа юм та. Дээрээ ингээд shrimpтэй заа. Юу яг штэ. Тэгснэ пастаны уралтай заа. This can't be right. Монголчуудын 10 хүний 9 далайн хоол идэж чаддгүй тий. Шримп юусаа идэж чаддгүй сте. Тийм байхад зүгээр Монголын хоол мол гэсэн оруулсан. Монголд нэг шримп идэж үзсэн хүмүүс ер нь амар цөөхөн байх. Тий. Тийм болохоор ингээд дараа нь шримп идэж чи орж ирдэггүй. Тэгээ ингээд дараа нь гадаад мадад очиод идээд үзэн гот нэг дасаг ом болохоор хүмүүс идэж чаддаггүй. Сатамс чикен одоо хийхгүй. Яп. Идэж чаддаггүй амарсан уу? Түрүүн би Монгол очиод угаасаа амар хийх юм чи ингээд Парис багтээс зүгээр нэг талах аваад идсэн пицца шиг талах. Тэгээ манай болохоор одоо юм мэдээг болохоор кимчигээд бийнэ. Тэгэл найз юмаа дээлх би орё доо. За ингээд Монгол явах юм. Зинүүр ороод тэгээд цаашаа явж өгнө. Баяртай. Тэрнээс орлоо шүү одоо ингээд. Баяртай. Яа ямар юугаа санагдаад байгаа юм. За орчих уу гэж. За бай болгоомжтой өрөө. Би ингээд орсон юм байжээ. За. Энэ санаа хас санагдах юм яа. Нүртэй 111 дээр гейт. Тэгээд тийш явах нэ. Нилийн хол юм шиг байна. 27 юм за. Ингээд ийм байд юм за. Би бүр гайхах бах юм. Зүгээр юм сууснаа онгоцондоо сууж идэв. Терминал 2 руу хөдлөх хэрэгтэй мэ. Тийм болохоор шатал цайн юм шүү дээ. Терминал 2 руу явна гэж бодсон чинь яриад 2 руу нэхгүй юм. Дунд нь бас нэг газар байгаа юм. Тэнд нь суух юм байна л та. Бүл юм байдаг юм байна. 손자들을 잡아주십시오. зүгээр яг метро шинж юм байна. Гэтэ ингээд дундуур юм заахтай юм. Эндээсээ дэш гараад яг энэ хүмүүс хоцорч байгаа юм байна. Би бас хоцорч байгаа хэвээ. Эндээсээ дахиад хөдлөх нэ. Хөдлөх нэ гинэ. Алхах нэ. Йоо. Самсээ аэропортыг амар хэцүү унсан байж байна. Гур маш том аврах том байсан юм байна. Дотроос ингэж харагдаж байна. Гэрхэн дэлэхгүй гэдэг жисэн чинь гэрт хүн байхгүй гэд. Тэгээд ээжэд сая хэлээд тэгээ одоо ээж лаграас өнөөдөр бууз идэх юм да. Ээжийн гарын бууз салааттай. Тэгээд гэр лугаарах нэ. Гэр минь царайж штий онгоцоо. Ихтэй амир агаад хавсалгач байдаг.
Маа ячаарсан мэлтгцний юм гарч ирлээ. Тэгээ одоо гарцгаая. Миний сандраагаар тийшээ гараад идэх санагдах юм. Айна ирсэн багаагүй гарцгаая. Би гэртээ хоолоо идчихээ тэгээд найзтайгаа уулзтайгаа ирсэн бай. Тэгээд эдгээр шинжлэлт хийсэн байна. Нэг юм баггүй тэгээд гадаа хөдөлсөн шинжлэлт байсан. Маш их хятадч байна. Ингээд нүд амар хурцтай болж байгаа. Инегэрээ. Нэч. Заасан. Өөрийн 4 цагт хоёр гомыг. Тэгээд Монголын миний өртөг аимшигтай гэдгийг олж мэдлээ. Хоёулаа исэн бол 5 болсон байна. Ямар хөшлөд болчих. Влог хийж байгаа. Яа. Өдөр өрөөнд би болохоор газуурын мэдмэрсэн байхгүй юу. Тэгээд инстаграмаа гүйлгэж харж байсан чинь Ханна гэж Солонгос танилцсан Мексик охин байдаг байхгүй юу. Тэр охин маань ингээд Монгол руу аяллаар явсан байна тэгээд би тэгэд уулзаад зөв хоол идэх болсон байдаг юм. Тэгээд тэр найз маань Монгол найз залуут болсон заяа. Тэгээд одоо Монгол бүр ингээд амар дуртай болсон ингээд байн Монгол явдаг болсон заа. Тэгээд тэр найзтайгаа уулзсан байгаа. Тэгээд хоолны өдөр ирсэн байл. Миний ажилласан газар руу очихгүй гэсэн чинь тэр нь ингээд хот галтгаан хаалцсан гэдэг нь болохоор болоод тэгээд Шингэлээд Гэвч таних юм. Энд яаж байгаа юм даарад байгаа юм уу? Даарч байна. Яа. Бэг ятта үнжирэг юм. Яасан хэлчихлээ. Тэрийг манайх хэлчихсэн юм авчихсан. Ман апартмент амар бүгд том байсан ч гэсэн би хотод нэш их юм хийгээгүй би бүр ингээд амар ядралтын байдалтай байсан. Тэгээд юу хийгээд яваад байгааг нь мэддэхгүй тэгэл яваад байсан заяа. Тэгэл тэгсэн чинь тэр хотод байсан хоногуд дууссан. Тийм болохоор энэ удаагийн апартмент амар бүгд том болсон. Тэгээд дараагийн апартаар уулзцгаая.